Монголбанк бодлогын хүүг 12% хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Нэг удаагийн нээлттэй сонсголын зардал дунджаар 50 сая төгрөг байна. Нийслэлд шинээр баригдаж буй явган замуудын стандартын шаардлага хамгаагүй зөрчил илэрчээ. Энэ сарын 30-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн спорт залыг сурагчдад үн төлбөргүй ашиглуулна. Наадмаар 10 хоног амрахнэ. Оройн төрөг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монголбанк бодлогын хүүг 12% хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Энэхүү сүүлийн 1 жил гаруй хугацаанд Төв банкны мөнгөний бодлогын орон зай өөрчлөгдөлгүй хатуу төлөвтэй хадгалагдаж байна. Бодлогын хүүг хэвээр үлдээхэд геополитикийн тогтворгүй байдал болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт голлон нөлөөлж байгааг Төв банкнаас онцоллоо. Энэ оны 1-р улиралд 7%-тай байсан инфляц хэдхэн сарын дотор 2 оронтой тоороо шилжиж 11% хүрсэн. Үүнд газрын тосны үнийн өсөлт болон махны үн гол нь нөлөөлсөн. Гэтэл энэ сард шүлхийн өвчин гарсантай холбоотой махны хомсдол болон үнийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотой нийлүүлэлтийн гаралтай инфляц дахин хөөрөгдөх эрсдэлтэй гэж Төв банкнаас үзэж байна. Нөгөөтэйгүр уул уурхаагаас бусад тэр дундаа худалдаа үйлчилгээний салбар уналтад орж байгааг онцолж байлаа. Мөн ойролт орнуудад үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалan газрын тос эрчим хүчний үн өсөж, оны төгсгөлд инфляцийн дарамт нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Тийм ч учраас 6 дахь удаага мөнгөний бодлогын хүүг 12% үлдээх хатуу шийдвэрийг дахин гаргажээ. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй мөнгө санхүүгийн бодлогын үр дүнд хэрэглээний импортын өсөлт саарсан. Улмаар урсгал тэнцэл эхний 4 сард 311 сая $, ашигтай гарсан. Үүнээс гадна банкуд болон хувийн секторын гадаад санхүүжилтийн үүсвэр нь валютын цэвэр орох урсгалд дэмжлэг үзүүлж байна. Цаашид геополитикийн нөхцөл, түүхийн эдийн үн, гадаад эрэлт болон төсвийн бодлого, дотоодын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт хэрхэн өөрчлөгдөхөөс эдийн засгийн төлөв ихээхэн хамаарна гэдгийг онцлон дурдах ёстой. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн 1 жил гаруй хугацаанд эрчимжид 5 дугаар сард 26.8% төрлөө. Сүүлийн 3 жилийн дотор улсын төсөв 2 дахин нэмэгдэж 36 их найдад хүрсэн. Үүнтэй холбоотой урсгал зардал төрийн худалдаа авалт дотоодын нийт бүтээгдэхүүний 30% хүрч тэлсэн нь инфляц нэмэгдэх бас нэгэн шалтгаан гэдгийг мөнгөний бодлогын хорооны гишүүд илэрхийллээ. Тиймээс мөнгөний бодлого болон инфляцийг бууруулахад засгийн газрын зүгээс урсгал зардлаа бууруулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Монгол банкны зорилтод түвшнөөс инфляц 2 дахин өндөр байна. Цаашид геополитикийн тогтворгүй нөхцөл байдал болон шүлхийн өвчнөөс шалтгаалan инфляцийн дарамт нэмэгдэх төлөвтэй байна гэлээ. Гэхдээ махны үн буурснаар инфляц аажмаар буурах боломжтой гэж Төв банкнаас үзлээ. Түүнчлэн эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалan мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэмэгдүүлэх хэсэг шийдвэрийг гарган гэлээ. Үндсэн хуулийн цэцгийн дарга Баясгалангийн бүрэн эрх дуусаад бүтэн 1 жил болж байна. Мөн үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр ажиллаж байсан Үлзий сайхан өөрийн хүсэлтээр ажиллаа өгснөөс хойш хагас жил өнгөрч байна. Үндсэндээ ёсоолон ажиллах ёстой үндсэн хуулийн цэц долуулан ажилласаар өнөөдрийг хүрлээ. Харин өнөөдөр Улсын их хурлын дарга Бямбцогт, Улсын их хурлын гишүүн асан Сүхбаатар, Улсын их хурлын тамгын газрын дэд дарга Эрдэнэт нарыг үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр нэр дэвшүүллээ. Үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг томилохдоо тэнцүү эрхтэйгээр 3 институтээс нэр дэвшүүлдэг. 3-ыг нь Улсын их хурлаас, 3-ыг нь ерөнхийлөгчөөс, 3-ыг нь Улсын дээд шүүхээс тус санал болгож 6 жилийн хугацаатаагаар томилдог. За Баясгалан болон Үлзий сайхан нарыг Улсын их хурлын квотоор цэцгийн гишүүнээр томилж исэн учраас нөхөн томилгоог нь ч мөн Улсын их хурлаас хийнэ. За энэ дагуу Улсын их хурлын дарга Бямбцогт цэцгийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо руу оруулж ирлээ. За Улсын их хурлд олон суудалтай гэдэг утгаараа Монгол Ардын нам болон
ардчилсан намаас нэг хүнээ цэцгийн гишүүнд нэр дэвшүүлжээ. Монгол Ардын намаас төгжрлийн сайд асан ногоон автобусны дуйланд хэрэгт холбогдож байгаад цагаатгагдсан Сүхбаатарыг нэр дэвшүүлжээ. Харин ардчилсан намаас улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Эрдэнэтийг нэр дэвшүүлсэн байна. За түүний хувьд зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан хүмүүст эрүүдэн шүүлт тулгасан хэрэгээр буруутгагдаж ял идэлж байсан юм а. Төвшөнд нь тунхаглан хамгаалах. Уг нь миний гаргасан бодлого бол нийтийн тээвэр нэгдүгээр туюу энэ ерөөсөө их хурл засгийн газар олон нийт анхаарахгүй хотын удирдлага чартаагаад өөрөө чадахгүй болохоор зэрэг энийг би нэгдүгээр бодлого юм байна гэдээ амьдаа дэмжүүлээ явсан. Өнөөдөр одоо 175 тэрбум төгрөгөөр надыг нөгөө хэрэгт холбогдоод байгаа 175 тэрбум төгрөгч одоо энэ Ютонг автобус болцсон гадуур явж байгаа шүү дээ. Дарханд явж байгаа 20 автобус эдэргээд энэ Улаанбаатар дахиад явж байгаа 100 автобус эдэр чинь бүгд над дээр ирсэн төсвийн багц гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сайд түүнийг төсвийн багц дээр нь байсныхын төлөө гин буруутаа шууд үүсэж болохгүй шүү дээ. 3 шатны шүүхээр ороод ингээ гин буруугууд тооцогдсон. Нэг хэрэг дээр одоо асуудалд орсон. За энэ хэргийн асуудал маань түр сая Сүхбаатар нэр дэвшигчээс ялгаатай нь ам нэвэл уушиг нэгээд ярих гэхээр яриулдаггүй. Төрийн нууцад хамаарсан гэдэг. Тухайн ажилд хайн хандсан байна. Эрсдэлтэй нөхцөл байдлыг тооцоололгүйгээр асуудал үүсгэсэн байна гэсэн ийм дүгнэлт хүлээж аваад. Би бол хуульч хүн байж шүүхийн шийдвэрийг хүндлэх ёстой. Хариуцлага хүлээгээд дуусгачихсан. Одоо ямар нэгэн байдлаар энэ томилгоотой холбоотой асуудал шийдэхэд бол хууль зүйн асуудал бол байхгүй. Нэр дэвшиж байгаа хоёр хүний хувьд хоёулаа хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан төдийгүй нэг нь шүүхээс ял шийтгэл хүлээж байсан нь үндсэн хуулийн цэцгийн легитим чанарт сэвсүүлгэж болцсошгүй гэх шүүмжлэлийг дагуулж байгаа нь нууцш. За тэгвэл нөгөө талд хүний өнгөрсөн алдаагаар ирээдүйн боломжийг нь хязгаарлаж ажиллах эрхийг нь хааж болохгүй гэх байр суурьтай гишүүд байгаа юм а. Өнөөдөр гадагшаага явах Монгол хүн ажил хөдөлмөр эрхлэх аюул олон юмн дээр энэ ял идэлж исэн гэдэг юм саад болдог шүү. Би бол хуульч хүнийхээ хувьд энэ ялтай байдал гэдэг зүйлийг нэлээс анхаарах хэрэгтэй. Ял идэлж исэн гэж хүмүүсийн эрхийг шиг хасахын эсрэг бол байнга эсрэг бодолтой байдаг. Түүнчлэн хэнийг үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлсэн бэ гэдгээс илүү хэрхэн нэр дэвшүүлсэн бэ гэдг нь анхаарах ёстой асуудал гэдгийг зарим гишүүд хэлж байлаа. За уг нь энэ хоёр хүнийг улсын их хурлын квотоор нэр дэвшүүлж байгаа. За гэтэл улсын их хурлын гишүүд нь ямар ч мэдээлэлгүй дээгүүрээ хитгэн даргандар нь ярилцаад шийдчихдэг байж болохгүйг хэлж байлаа. Цаашид нийтдээгээр сонгон шалгаруулдаг жишг рүү шилжих цаг басныг ч хэлж байлаа. Их хурл өөрөөсөө нэр дэвшүүлэх хүмүүсийн тухай мэдээллийг одоо бид нар ингээд нэр дэвшигчээ хайж гинэ гэж зарлах ёстой нээлттэй. Тэгээд тэр материал мэдээллүүд нээлттэй ирэх ёстой тий. Би нэр дэвших хүсэлтэй байна гэд хүмүүсийн хүсэл зоригоо нээлттэй илэрхийлэх ёстой. Тэрнээс биш одоо юу гэх аль нэг намын дарга нар тий намын удирдлагууд дээр очиж ярьдаг яриа баймааргүй байгаа байхгүй юу. Тэгжиж бид нар чадвартай сайн хүмүүсээ сонгож олж чадна. Үндсэн хуулийн цэц улс төрийн явцсан ашиг сонирхолд үйлчилдэг гэх шүүмжлэл хардлага тасардаггүй. За тэгвэл энэ хардлагыг эцэслэхийн тулд хэн нэг даргын хамаарал бүхий хүнийг биш мэргэжлийн хүнийг томилох нь чухал гэдгийг хэлж байлаа. Төрийн ордонд сонсгол гэдэг үг модонд орж сүүлийн хагас жил хүрэхгүй хугацаанд л гэхэд улсын их хурл 3 нээлттэй сонсголын ард гараад байна. Шинжээчдийн цалин оролцогчдын хоол ундны зардал гээд нэг удаагийн сонсголт дунджаар 50 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ мөнгийг улсын их хурлын холбогдох байнгын хорооны төсвөөс гаргадаг юм байна. Ийм дэж сонсгол зохион байгуулах давтамж нэмэгдэхийн хэрээр төсвөөсөө хасуулахгүй гэсэн байнгын хорооны дарга нар дургуулж эхлээд байна. Улсын их хурлын чуулганы хуралдааны анх улсын их хурл нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсголт хийж байсан. Араас нь ногоон автобусны хулгай, оюу толгойн бүлэг орд, нийслэлийн төсвийн зарцуулалт гэх зэрэг 10 орчим сонсголын ард гараад байгаа юм. За сонсгол болгоны дараа үр дүн нь юу байваа гэх хэлэлцүүлэг шүүмжлэл нийгэмд өрнөдгөө. Харин шийдвэр гаргагчдын зүгээс сонсголын хамгийн гол зорилго нь олон нийтийг мэдээлүүлжүүлэх гэж тайлбарладаг. За энэ дэж сонсголын үеэр олон баримтууд нийтэд ил болж тэр хэрээрээ нийгэмд хэлэлцүүлэг өрнөж шийдлүүдэж яригддаг. За улсын хурлаас тогтоол баталж засгийн газарт чиглэл өгдөгөө. За гэтэл сонсгол зохион байгуулж байнгын орооныхон төсвөөс хумсалж байгаад зарим дарга нар дургуйл хийж байна. Байнгын ороодын төсвийг чинь батлахдаа яг ижлэхэн жигдэл нэг 230 сая төгрөг баталчихж байгаа шүү дээ жилийн. Тэгээ энд нь болохоор зэрэг сонсгол зохион байгуулна гэж байхгүй. Хэрвээ одоо цааш та сонсгол зохион байгуулъя гэж байгаа гишүүн байвал биш үү тийм ээ. Өөрөө мөнгө гаргах хэрэгтэй байхгүй юу? Ингээд татвар төлөгчдийн мөнгөөр өөрөө ингээд нэг сэдв болчоол. За энийг шалгая, энийг олон нийтэд хүргэе, хууль мэдээлэлээр гаргатахыг. Тэгээ мөнгөний ингээ байнгын хорооноос гаргуулчихъя, ингээ яваадах юм бол энэ татвар төлөгчдийн мөнгө чинь ингээл нэг энэ сонсгол нэрхтээ, үр дүнтэй ч юм уу, үгүй ч юм уу нэг ийм 2 өдрийн
юмд л ингээд 40-50 саяараа л явчих юм байл. Түүний хэлж байгаагаар олон нийт мэдээлэлтэй болохоос илүү байнгын хорооныхон төсвөөс ганц ч төгрөг хорогдохгүй байх нь чухал бололтой. Харин нөгөө талд зарим гишүүдийн зүгээс сонсгол гэдэг бол иргэдийг мэдээлэлээр хангах чухал механизм учир байнгын хорооны дарга нар харам загнах ёсгүйг хэлж байлаа. Энэ аливаад болохгүй байгаа зүйл төрийн байгууллагууд дээр одоо алдаа дутагд гарч байгаа асуудал, хариуцлага тооцох асуудал, хууль хэрэгжихгүй байгаа асуудал, засгийн газрын алдаа дутагдaltaй холбоотой асуудал дээр бид нар хяналтын сонсгол хийх ийм боломж олцааг хуулиндаа тусгасан шин. Энд чинь асар том алхам байхгүй юу? Ард иргэд мэдээлэл өг, юу нь болохгүй байгаа, ямар асуудал болохгүй байгаа, ямар одоо бидний энэ сонсголын үр дүнд асар том өөрчлөлт гарна шүү дээ. Бид нар хэрвээ энийг ингэж асуудлыг бол энэ өнцгөөс нь хараад байх юм бол ямар ч өөрчлөлт болохгүй. Ийхүү нэг талд улсын хурлаас зохион байгуулдаг сонсгол нь хэн нэг гишүүний попрох, хувийн PR хийх талбар болдог гэж зарим гишүүд шүүмжилж байна. Харин нөгөө талд нээлттэй сонсгол бол улсын хурл иргэдээ мэдээлэлээр хангах чиглэлд хийсэн хамгийн том ахиц дэвшил гэж тайлбарлаж байлаа. Аливаа хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш 10 жилийн дараа үнэлэлт дүгнэлт өгдөг. Харин малчны тухай хуулийг ердөө 2 жилийн дараа эргэж харах шаардлага үүсжээ. Тодорхойлбол улсын хурлын байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооноос тус хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр эхлүүлсэн. Гэвч хуулийн хэрэгжилт практик дээр хэрэгжиж чадаж байгаа эсхийг хууль боловсруулагч нар нүүрэн дээр нь хэлж санал хүсэлтээ өгөх, хууль тогтоогчдоос асуулт асуух үнэт цаг улсын хурлын гишүүд нь төрийн албан хаагчдаасаа хуулийн хэрэгжилтээ нэхэж улиг болсон асуулт шидэлцэн нэр төдий хурлуулж хувирлаа. Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх гэсэн том амбицтай хуулийг 2024 оны улсын хурлын сонгуулийн өмнө humгүй баталсан. Гэвч өдгөө энэ хууль хөнгөн хумгай түүхийн хууль болсон нотлогдож байна. Ялангуяа хуулийн хүрээнд тодорхой зохицуултуудыг хийхдээ засгийн газрын журмаар батлах байжээ. Тодорхойлбол засгийн газраас 11 журам гаргаснаар хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм. Үүний ихэнх нь батлагдаагүй. Эхнээсээ журам батлах хуулийн хугацаа нь дуусчихад байгааг малчтын төлөөлөл хэллээ. За сангийн юмнаас асууя. За энэ тус хуулийн малчны хөгжлийн сан, малчны хөгжлийн төв, за нэг хөнгөлтэй зээлүүдийн журмуудыг гаргахад ерөн сангийн яамтай холбоотой боловсруулагдах юм шиг байна гэж ойлголоо. Тэгээд энэ хууль хэрэгжихэд 11 журам батлагдахаас 2 журам нь 2 жилийн хугацаанд батлагдаад нэг амьдрал дээр хэрэгжиж эхэлчихлээ. Үлдсэн журмууд нь одоо хичнээн жил болж нэг батлагдах юм болоо. Энэ нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь нийгмийн даатгалтай холбоотойгоор нөхөн тооцохын төсвийг уул нь бол нэг жилд 30 хэдэн тэрбум төгрөгөөр шийдчих юм бол шийдэхэр мөнгө шүү дээ. Одоо олон жил нүүр хөдөлмөрөө зарцуулсан тэр мал аж ахуйн салбарыг аваад байгаа ахуйд балцад чинь энэ нийгмийн даатгалыг л төлж иж нийгмийн баталгаан сайжрах байтал энэ нэг төсвийн асуудлаас болоод энэ хуулийг хэрэгжүүлэхгүй одоо ингээд хацаагаад одоо 2 жилийн нүүр идчихлээ. Энэ тал дээр нэг хариулт авах гэсэн. Энэ хуулийн төслийг батлах үйл явц маань яг одоо энэ танхимд байгаа дүр зураг шиг болсон байхгүй да. Яг одоо хамгийн хуулийг одоо нэг биечлэн мэдрэх, биеэрээ мэдрэх энэ хуулийг хэрэгжилт шууд утгаараа тэр хүмүүсийн амьдрал нөлөөлөх тэр этгээдүүд нь яг одоо энэ хүмүүс шиг хойно сууж исэн байхгүй. Тэгэхээр маргаашийн сонсгол тэгээд өнөөдрүүдээс хойшийн сонсгол дээр энэ хүмүүсийн урагшаагаа шахаж суугаад энэ хүмүүс чинь концертод оролцох гэж ирээгүй шүү дээ. Хуулийн 9-8-д байгаа малчны сонсох өдөр гэж оруулсан байгаа. Тэгэхээр энэ сонсох өдөр гэдэг чинь одоо манай Монгол улс сонсох гэдэг имийг айгүй одоо энэ сонсголч гэсэн те түрүүн нэг шаардлага энэ сонсох ажил энэ ерөнхий сонсголын дараа бид нар шаардлага гаргах хэрэгтэй гэсэн. Яг үүн шиг зүгээр сонсоод өнгөрөх биш. Сонсныгаа яаж авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг юм чи аюул чухал байхгүй да. Одоогоор 2 журам батлагдсны нэг нь 10-аас дээш жил мал малж байгаа малчин иргэдийн хүүхдүүдийг мал аж ахуй бэлчээр тэжээлийн чиглэлээр сургах юм байна. 2025 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч сурах мэргэжлийн чиглэлийг нь мал аж ахуй бэлчээр хамгаалалаар хайрцагласан амьдралд нийцэхгүй хүссэн мэргэжлэрээ сурах боломжийг нь хязгаарлаж байгааг малчтын төлөөлөл сонсголд оролцохдоо хэлж байлаа.
Угтаа малын эмч, зоотехник зэрэг малчтад хэрэгтэй улсад дутагдaltaй нарийн мэргэжлүүдийг тусгах хэрэгтэйг сануулсан юм. Энэ хуулиас малчтын хамгийн өндөр хөлөл тавьсан заалт нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх байв. Учир нь малчид тогтмол орлогогүй тул сар бүр нийгмийн даатгал төлөх боломж хомсоо. Энэ нэргээ тэтгэврээ тогтоолоход хүндрэл учруулдаг. Улс төрчдөж үүнийг овжин ашиглаж нөхөн төлөх хууль батллаа гэж рекламцсан сонгуулийн өмнө. Тодорхойлбол малчтын тухай хуулийн 4-2-9-т хууль заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөвлүүлэх уг заалтыг засгийн газраас журам батлан 2026 оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлэх байсан. Өнөөг хүртэл журам батлагдаагүй төдийгүй хуулийн хугацаанд дууссан байна. Энэ талаар яамны төлөөлөл хариулт өгөхдөө журмаа боловсруулад холбогдох яамдаас санал аваад явж байсан ч санхүүгийн их усүрийн асуудал гараад ажил зогссон. Одоо хуулийн хугацаа нь дууссан тул журмаар зогсоолох боломжгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шийдэл бий гэх тайлбарыг хэнэгчгүй өгсөн юм а. Ер нь малчид төрөөс эргэцэн орчныг тодорхой болгоод өгвөл ажиллаж амьдрахад мал ахуйгаа хөгжүүлэхэд нэмэгцээ байна. Түүнээс хэрэгждэггүй тодорхойгүй олон хууль батлах нь эргэлзээтэй байдал үүсгэж уламжлалт шөдөрлөдөг гэдгийг сонсголын үеэр хэлж байсан юм а. Харин гэтэл бодит байдалд залуу малчдад жинхэнэ бодлого хэрэгтэй байна. Залуу малчдын тоо буурч, уламжлалт мал аж ахуй алдагдах эрсдэл хаяанд ирсэн. Тухайлбал манай улсад 200 мянга гаруй малчин өрх бий. Тэр дундаас 34-өөс доош насны малчдын тоо жил бүр буурч байгааг салбар яамнаас мэдээлээд байгаа. Шалтгаан нь тэднийг дэмжих хөгжлийн нийгмийн бодлого сул байгаа юм а. Сүүлийн 4 жилийн хугацаанд залуу малчдын тоо 20 гаруй хувиар буурчээ. Товчхондоо бол одоо нийт малчдын 25%-ийг 34-өөс доош насны малчид эзлэж байгаа юм. Нөгөөтэйгүр залуу малчдын 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна. Охид эрдмийн мөрхөөж хот газар бараадаж хөвгүүдэн малын захад үлддэг бичгтэйгүй хууль олон жил мөрдөгдсөөр ийм байдалд хүрсэн. Үүнээс шалтгаалan залуу малчид хөгжлөөс хоцрогдож цаашлаад гэр бүлтэй болж чадахгүйд хүрч байна. Нөгөөтэйгүр гэр бүлтэй болсон ч хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулахын тулд эхнэр нь хүүхдийн хамт хот бараадаж ганц биеэс өөрсдгүй мэд эрэгтэй малчид амьдарч байна. Тухайлбал нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар 2 малчин тутмын нэг нь ганцаараа амьдарч буй эрэгтэй малчин байна гэсэн үр дүн гарчээ. Үүнээс шалтгаалan тэнд эрүүл мэнд болон хүний эрхийн ноцтой зөрчил үүсэж байгааг салбарын мэргэжилтэн хэлж байна. Дээрх асуудлаас шалтгаалan эх 20 жил залуу малчидгүй болж уламжлалт мал аж ахуй алдагдах эрсдэлтэй байна гэх дүгнэлтийг нэгдсэн үндэсний байгууллагаас гаргажээ. Судалгаагаа хийгээд одоо өрхөө тодорхойлоод 20 айл сонгох юм а гин гутал 10 залуу малчин ганц бие залуу байж жишээ. Судлаад үзэхээр тэд нар хоолгүй байна. Хоолнд өлегтөө хийж идэггүй шүү дээ. Хідэн малаа яах вэ эднэр гэдэг асуудал гарч ийн. Тэрнтэй холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээ тэр нөгөө техник эрт илрүүлэгт хамрагдж байгаа байдал нь хангалттай биш байна. Дээрээс нь болохоор төрийн үйлчилгээний хүрээн дээр нь бүрэн дүүрэн үйлчлэгийг үзүүлэх гэж хичээж байгаа хэдий ч гэсэн нөгөө ганц бие гэж нэрлэгдэж байгаа. Ганц бие гэж нэрлэгдэж байгаа болж боддоор их нэртэй хүүхэдтэй хүүхэд нь нөгөө сумын төв сургууль сууж байгаа нөгөө 6 наснуудны ч асуудал нь хүртэл энд гараад ирдэг. Ийм асуудлууд гараад ирэхээр эрүүл мэндийн асуудал бол ноцтой байгаа. Дээрх асуудалч мөн салбар яамны толгойн өвчин болж байна. Тухайлбал сумын нэг багт 18 настай нэг малчин, 24-өөс 35 насны 5 малчин, үлдсэн нь ахмад наснууд байх жишээтэй. 2024 онд малчны тухай хууль батлагдаж, малчин өрхийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих бодлогууд хэрэгжиж байгаач залуу малчдын тоо буурсаар байна. Нөгөөтэйгүр залуу малчдыг сургах хөтөлбөр хэрэгжиж байгаач үр дүн нь сайнгүй байгааг холбогдох албанаас хэлж байна. Үүний шалтгаан нь орон нутагт залуус амьдрах таатай нөхцөл дид бүтэц байхгүйтэй холбоотой. Тийм ч учраас мал аж ахуйн салбарт малаас илүүтэй хүн рүү чиглэсэн бодлого шаардлагатай болжээ. Мал аж ахуй дээр бид өхний нөгөө нийт бодлогоор малын чанарыг сайжруулах олон янзын ажлууд, за бэлчээрийг хамгаалах гэдэг ажлууд байгаа хэдий ч гэсэн одоо үйл ажиллагаа бүх зүйлүүдэд эрэмблээд аваад үзэх юм бол энэ малчтын тухай асуудал байна. Малаасаа илүү одоо хүн рүүгээ хандсан энэ бодлого маш их анхаарал татж байгаа. Малчны тухай хууль гарч ирсэн гэрээ залуу малчтыг сургах, за ая тухтай амьдрах нөхцөлийн бүрдүүлэх, за малчны хүүхдийг бас мал аж ахуйн чиглэлээр мэргэжлийг эзэмших ажил явж байгаа.
Жил бүр 130 орчим улсын аварга малчин тодордог. Гэхдээ энэ цолыг авч байгаа малчид ихэвчлэн ганцаараа амьдралаа нуруунд дээрээ үүрч яваа хүмүүс байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тийм ч учраас цол шагналаар урамшуулахаас илүүтэй малчдын хөгжлийг дэмжсэн бодлого усаагаар мэд дутагдж байна. Үгүй бол уламжлалт мал аж ахуй алдагдах эрсдэл хаяанд иржээ. Нөгөөтэйгүр залуу үеийнхнийг мал аж ахуйг сонирхох, сонгон суралцах боломжуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ. Зуны амралтаар сурагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх болон спортоор хичээлэх боломж хомсойдог. Үүнтэй холбоотой хүүхдийн төлөө заавал хий үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт сургуулийн спорт заалыг зуны амралтын хугацаанд сурагчдад үн төлбөргүй ашиглуулахаар болжээ. Өнгөрсөн онд Дундгов аймгийн хүүхдийн чуулганаар сурагчдаас спорт заалыг үн төлбөргүй ашиглуулах саналыг хамгийн ихээр ирүүлжээ. Үүнтэй холбоотой Тус аймаг өнгөрсөн оноос эхлэн сурагчдад спорт заалыг үн төлбөргүй ашиглуулах шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн ерөнхий сайд учрлын чөлөөлийн санаачлахын хүрээнд дээрх жишг шийдвэрийг улс даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал улсын хэмжээнд 600 орчим ерөнхий боловсролын сургуулиудыг төсвийн зохицуулалт хийж спорт заалыг засвар шинжилэлт болон хэрэглэгдэхүүнээр хангаж сурагчдад үн төлбөргүй ашиглуулах шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн сурагчдын аюулгүй байдлыг хангаж хяналт тавих багш нарыг ээлжээр ажилуулах чиглэлийг бүх сургуульд өгсөн байна. Энэхүү шийдвэрийн дагуу эсэлтийн шалгалт дуусмагц энэ сарын 30-наас эхлэн сурагчид зуны амралтын хугацаанд үн төлбөргүй спорт заал ашиглах боломжтой болжээ. Мөн цаашид энэ шийдвэрийг амралтын хугацаагаар хязгаарлахгүй үлдээхээр хэлэлцэж байна гэлээ. Ээлжийн хариуцлагатай жижүүрүүдийг ажилуулах. За тэгээд тухайн сургууль өөрийнхөө боломжоор сургуулиудад нөгөө нэг спорт заалаа ажилуулах хуваарийг гаргах, тухайн хуваараа эцэг эхчүүд рүү нээлттэй мэдээлээ, тухайн тогтсон хуваарийн дагуу хүүхдүүдэд одоо ашиглуулах ийм зохицуултыг хийж өгч байгаа. За тэгээд тухайн сургууль дээр спорт заал ажиллаж байгаа хугацаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, за тухайн заал танхим болон гадна талбай энтрийн төвчлөлт ямар нэгэн одоо бүрэн бүтэн байдлын энтрийг хангах ажлуудыг бол хариуцах байдлаар бол аж зохицуултууд чиглүүлэлийг бол өгсөн. Одоо хамгийн өндөр одоо санал авсан ажил бол энэ сургуулийн спорт заалуудыг одоо үн төлбөргүй ашиглуулж өгөөч гэсэн ийм хүсэлт байсан. За тэгээ мөрчлөн дарга маань 2025 оны 6 сард бол засаг даргын захирамж гаргаад за энэ захирамжийн хүрээнд бол одоо хүүхдийн одоо өвлийн амралтаар за мөн одоо зуны амралтаар сургуулийн спорт заалуудыг үн төлбөргүй ашиглуулах юм шийдвэр гаргасан байгаа. Монгол Улсын ерөнхий сайдын санаачилсан хүүхдийн төлөө заавал хий аяны хүрээнд бол одоо сургуулийн одоо гадна спортын талбайг бол одоо иргэд одоо хүүхдүүдэд чөлөөтэй эзэмшүүлж ингэж ашиглуулахаар ингээд шийдвэр гараад ингээд явж байгаа. Нөгөөтэйгүр хүүхдийн төлөө заавал хий үндэсний хөдөлгөөний хүрээнд сурагчдыг цусланд үн төлбөргүй хамрагдах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мөн хамгаалалтгүй цаанаг стандартын бус тоглоомын талбай, барилга, байгууламж зэрэг хүүхдийн амнаас эрүүл мэндэд эрсдэл учруулж буй гудамж талбайн хяналт шалгалтыг эрчимжүүлжээ. Энэ хүрээнд иргэд ийм Монголын аппликейшнийг ашиглан хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй орчны мэдээллийг өгөх боломжтой байна. Наадмаар 10 хоног амрахаар болсон. Тодорхойлбол 7 дугаар сарын 10-наас 19-ний хүртэл бүх нийтээр амрах шийдвэрийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Ингээд 7 дугаар сарын 20-ны даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэнэ. Хууль заасны дагуу 7 сарын 10-наас 15-ны өдрийг үндэсний их баярын наадмын амралтын өдөр болгож хуульчилсан. За энэ жилийн хувьд бол үндэсний их баярын наадмын тэмдэглэлт өдөр үе ардын хувьсгалын 105 жилийн ойгоор 11, 12-ны өдрүүд нь амралтын өдөр буюу ням гаригуудад тохиож байгаа. За Монгол Улсын засгийн газраас ажил амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ жилийн амралтын өдрүүдээс 7 сарын 16, 17 буюу пүрэв баасан гаригийг за бүх нийтийн одоо амралтын өдөр болгож за эдгээр өдрүүдийн одоо нөхөн ажиллах зохицуултыг засгийн газрын одоо гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нар за төрийн болон орон нутгийн хувьчид компани захирлуудад даалгалаа. За 7 сарын 16, 17-ны өдрүүдэд ажилтан албаагчтай амраах асуудлыг хувийн хөгжлийн байгууллагуудаа бас уриалж байна. За ээлжийн амралтын одоо нөхөн зохицуулалттай холбоотой асуудал дээр бол 7 сарын 16, 17-ны өдрийн амралтын өдрүүдийг 2026 оны төсвийн жилдээ одоо багтаан айл нэг өдөр нөхөж амраах асуудлыг бол
нөхөж ажилуулах асуудлыг бол засгийн газрын гишүүдэд өнөөдөр үүрэг болгож шийдвэрлэлээ. Долоор мэдээллийн хөтөлбөр хөргөлжилж байна. Сэлб 20 минутын хот төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Одоогийн байдлаар нийт 2206 нэгж талбар чөлөөлөх ёстойгоос 87 нэгж талбар нь чөлөөлөгдөг үлдээд байна. Барилгын ажил хурдцтай өрнөж байна. Сэлб 20 минутын хот төсөл Улаанбаатар хотын нэг төвт байдлыг халж төгжрөл болон агаар хүрсний бохирдлыг бууруулах стратегийн чухал ач холбогдолтой 20 минутын хот үзэл баримтлалыг бодитоор нэвтрүүлж байгаа анхны томоохон жишээ болж байна. Уг төсөл Чингэлтэй дүүргийн 14-18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны талбайг хамарч байгаа бөгөөд нийт 12,032 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс орон сууцны бүсэд 113 болоог бүхий 8575 айлын орон сууц баригдаж байна. За Сэлб 20 минутын ажлын явц нь бол нүүлгэн шилбэлт нийт 2206 айл нэгж талбар чөлөөлөхөөс ерөнхийдөө нэг 94%, 95 орчим хувьтай чөлөөлөгдөд ерөнхийдөө дууссан байгаа. Барилгын хувьд бол нэг 35.6% орчим нийт блокуудын ерөнхийдөө барилгын хөсрэлтэй ажил бол ерөнхийдөө дуусах шатанд орсон нэг 7-8 давхар 9 давхар эхнээсээ ер нь блокууд нь дуусаа явж байгаа. За Сүхбаатар дүүрэгт болохоор 14 дугаар хороо, Чингэлтэй дүүрэгт болохоор 14-18 дугаар хороо гэсэн нийт 158 газар талбайг чөлөөлсөн байна. За ерөнхийдөө 2027 оны 5 сарын 31-нд, 2027 оны 8 сарын 31-нд, 2027 оны 10 сарын 31-нд гэсэн ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөгөөний дагуу явж байгаа. За манай компани болохоор Moncon Construction компани Сэлб 20 минут хот төслийн 4-ийн 1-р багц дээр нийт 16 боллог 9 давхар 1136 айлын хорон сууцныг барьж захиалагч төлөөлөгч гэрээтэй. За өнөөдрийн байдлаар бид хэд нийт 16 блокоос 11 блок нь 9 давхрын тултуудыг дуусаад одоо дотор өрлөг заслын ажлууд руу орж ийн. Басаад цонхны ажлууд Чингэлтэй талдаа болохоор 5 блок барилгын газар ширууны ажил дуусаад суурь ажлуудаа хийгээд явж байна. Бид нар энэ ондоо багтаагаад 11 блокон халаалт дулааны наваа заслын ажилд орохоор төлөвлөж ажиллаж байгаа. Барилгын явц 113 блокоос 102 блокын барилга угсралт эхэлж эхнээсээ 9-р давхар болон техникийн давхартаа хэдийн хүрчээ. Төслийн талбайд өдөрт 2000 гаруй инженер техникийн ажилтан 150 орчим механизм ажиллаж байна. Нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-аас 70% нь үндэсний аж ахуйн нэгжүүд байна. Бодит гүйцэтгэлээр ажиллах хүчний 74%, туслан гүйцэтгэгчийн 87% нь Монгол компаниуд байгаа нь сайшаалтай юм а. Төслийн нийт өртөг 233 их найд төгрөг бөгөөд үүнийг задлвал үндсэн гол зардал барилга угсралтад 185 их найд төгрөг, газар чөлөөлөлт нь 158.7 тэрбум төгрөг, гадна тохиолдолт нь 150.9 тэрбум төгрөг зарцуулаад байна. Харин Сэлб 20 минутын хот төслийн хамрах талбайгаас цааших хойд хэсэг буюу салхит чиглэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөх үү, газар чөлөөлөх ажил ямар нэгэн өөр төслийн нэрээр өргөжлөх үү гэдг нь тодорхойгүй хэвээр байна. Зөвхөн цаасан дээр л хэрэгждэг стандартын нэг бол Улаанбаатар хотын явган хүний замын стандарт. Уг нь бол явган хүний замын хэмжээ, материал, хийцлийг нарийн тусгасан 18 зүйл заалттай стандарт гэж бий. Гэтэл 9 дүүргийн хэмжээнд энэ стандартыг хангасан нэг ч явган хүний зам байхгүй байгааг хот байгуулалт хотын стандартын газраас мэдээллээ. Нийслэлийн гудамж талбайгаар хаасайгүй инхэл донхол хагарч бударсан явган хүний зам бий. Тэр дундаа явган хүний замын хавтан хоорондын зай хэтэрхий хол сүрлэгдсэн эсвэл цас бороотой халтрах эрсдэлтэй гэлхэр хавтангаар хийгцээр байна. Хувийн хөвшлийнхний хийсэн чамбай явган хүний зам болон нийслэлээс хийсэн замын газар тэнгэр шиг ялгаа энд үрслээс харагдаж байна.
Уг нь бол хотын стандартад явган хүний замын өргөн хамгийн багадаа 1.5-аас 3 м байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу болон хөтөж хавтантай байх, халдирдаггүй материалаар хийх зэрэгээр нарийн заалтууд бий. Түүнчлэн хавтан хоорондын зай 3 мм-ээс хэтрэхгүй байх, доод цутгалтын суурийг чангаруулах зэрэг стандартууд ч нэмэгдэж батлагдсан. Гэтэл бодит байдал дээр эдгээр стандартууд мөрдөгдөхгүй байгаа жишээнүүд нийслэлд хаасайгүй байна. Тухайлбал нийслэлийн захирагчийн ажлын албанаас 7 дүүрэгт хяналт шалгалт явуулахад шинээр баригдаж буй явган хүний замууд бүгд стандартын шаардлага хангахгүй байгааг холбогдох албанаас мэдээллээ. Тэгвэрт 1.5 гэдэг метр бол хангахгүй байна. Хоёрдугаарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих буюу хөтөж хавтан гэдэг байдаг тийм ээ. Энийг бол хийгээгүй байна. За тэгээд налуу хэсэгтэр жишээ нь байгууллагууд руу орж гарч байгаа гарцсан хэсэгтэр яг уусгаж өгөөд налуучлалтын чөлөөтэй явах хэсгийг бол бүрэн хангаагүй байна. За зарим нэг газар бетоноор бас хийх боломжтой гэдэг боловч бетоны марк нь арай бас нэг юм бага хэмжээгээр хийгдснээс болоод бороо усанд идэгдээд эвдрэх гэдэг юм уу. Саяын одоо жишээ нь чанаргүй бас ажилчдаар хийлгэснээс болоод гэдэг юм. Хонхоосон, эвдэрсэн, сугарч алга болсон гэх асуудал нийтлэг бол энэ зөрчлүүд бол ер нь гарч байна. Явган хүний замыг стандартын шаардлага хангахгүй байна гэдэл жил бүр эвдрэл хэмхрэлгүй замыг шинжилж татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгдэг. Гэхдээ жил бүр шинээр хийгддэг замууд нь мөн л стандартын шаардлага хангадаггүйг салбарын мэргэжилтэн хэлж байна. Товчхондоо бол иргэдэд ээлгүй төсвийн мөнгийг үргүйдүүлсэн бүтээн байгуулалт хийсэн ч тэдэнд тооцох хариуцлага байхгүй гэж хэлж болно. Учир нь стандартын шаардлага хангаагүй зам хийсэн ч тэдэнд хэдхэн нэгжээр хэмжигдэх торгуулийн арга хэмжээ аваад л өнгөрдөг. Илүү хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байхгүй. Тийм ч учраас явган хүний замын бүтээн байгуулалт мөнгө угаах нэг төрлийн арга болж тогтжээ. Энэ бол монголчуудын хариуцсан ажлаа дутуу төлмөг хийдгээс болж ядуу амьдарч байгаагийн нэг том жишээ юм а. Говийн Баянбурд гэгддэг Дорноговийн Зүүн Баянгийн усан бассейн энэ жилийн нээлттэй хийлээ. Дорногов аймгийн Зүүн Баян суманд 1952-оос 1969 онд нефтийн үйлдвэр ажиллаж байсан түүхтэй. Энэхүү үйлдвэрийн Орос, Монгол ажилчид нийлж анхны хүнд үйлдвэрийг дагсан бүтээн байгуулалт болох Задгаа усан бассейнийг байгуулж байсан юм а. Зүүн Баянд цэргийн алба хаагаагүй бол Зүүн Баянд очиж үзээгүй бол Монголын анхны Задгаа усан бассейны талаар хүмүүс дуулаагүй зэ. 50 м-ийн урттай 25 м-ийн өргөнтэй Монголын анхны Задгаа усан бассейн өдгөө усан спортын мастер дэлгэрсүүрийн нэрэмжит гэгдэн орон нутгийн ард иргэдтэй үйлчилж байна. Тойруулаад мод зүйлэг тарьж бүжгийн талбай байгуулсан энэ хэсэг газар бол ээлс нүүсэн говийн Баянбурд гэлтэй. Говийн халуунаар ширүүн салхинд дайруулсан нутгийн иргэдийн нуруу энэ л бассейн дэрж тэнийдэг гэж хэлж байна. Зүүн Баянгийн усан бассейнд Монголын анхны усан спортын аврагч шалгаруулах тэмцээн 69 жилийн тэртээ энэ бассейнд болж байсан түүхтэй. Зах зээлийн эдийн засагт улс даяар шилжиж байсан хүндхэн цаг үед энэхүү бассейн хаалгаа барьж харж хандах хөнгүү болж байсныг хожим хэдхэн жилийн өмнө Зүүн Баян тосгоныхан сэргэн босгожээ. Одоо дэлгэр зууны цагт Дорноговийн залуус хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн сайхан орчин болон гэрэлтэж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Дэлхийн эдийн засгийн хамгийн нөлөө бүхий уулзалтуудын нэг болох Дэлхийн эдийн засгийн форумын зуны чуулган энэ 7 хоногт болж байна. Чуулганд оролцохоор 90 улсын 1700 гаруй өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдгээд Хятад улсын Далян хотноо цуглаад байна. Энэ жилийн гол сэдв нь хэрхэн технологийн дэвшлиг бодит эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил болгон хуургах тухай байна. За нээлтийн нэгдсэн хуралдаанд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй эрсдэлтэй байгаа ийм үед Хятад улс нээлттэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, робот техник, квант технологи,
Био үйлдвэрлэл зэрэг салбарууд үйлдвэрлэл, тээвэр, эрүүл мэнд, хэлэл мэдээллийн салбарыг эрчимтэй өөрчилж байгаа учраас энэ удаагийн форум технологийн бодит хэрэглээнд ийхүү онцгой анхаарч байна. Хэлцүүлгүүд дараах 5 үндсэн чиглэлээр өрнөж байна. Дэлхийн худалдааны шинэ өөрчлөлт, хятадын хөгжлийн дараагийн үе шат, технологиг бодит эдийн засагт нэвтрүүлэх нь, ирээдүйн ажлын байр ба шинэ үеийн ур чадвар, эрчим хүчний шилжилт ба өрсөлдөх чадвар. Энэ донд хятадын эдийн засгийн дараагийн үе шат гэх сэдэв орсон байгаа тухайд гайхах зүйлгүй гэж хэлж болно. Учир нь Азийн бүс нутаг өнөөдөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа. Дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 3/2 нь энэ бүсэд төвлөрдөг. Харин үүний 40 орчим хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байгаа юм. Тиймдээч форумын нээлтийн үгэнд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян Хятадын эдийн засгийн урт хугацааны доктортой байдал өсөлтийн гол тулгуур хэвээрээ байгааг онцолж, нээлттэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийллээ. Форумыг зохион байгуулж байгаа Данлиан хотын тухайд энэхүү форумыг 9 жил зохион байгуулсан туршлагатай. Энэ жилийн чуулганы зохион байгуулалт өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь байгальд ээлтэйгээс гадна технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг цогц ашигласан гэдэгт байна. Энэ жилийн чуулганд оролцогчдод зориулсан онцгой тээврийн хэрэгслийн нэг төрөл бий. Энэ бүтээгдэхүүн Хятадд үйлдвэрлэгдсэн нь илт харагдаж байгаа. Мөн энэ нь инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх гэсэн чуулганы үндсэн сэдвтэй бүрэн нийцэж байгаа юм. Энэ барилга өөрөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, мөн гэрэлтүүлгийн хэрэглээг бууруулдаг ухаалаг системтэй. Ийм том байгууламжинд ихээхэн эрчим хүч шаардах нь мэдээж хэрэг. Тиймээс агаржуулалт хүргэлтээ системийг илүү үр ашигтай ажилуулахаар зохион байгуулсан байгаа. Ийхүү дэлхийн өнцөг булан бүрээс төр засгийн тэргүүнүүд болон инновац технологи, бизнесийн салбарын манлайлагчид цуглаж, эдийн засаг, бизнес, технологийн салбарын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэж байна. Энэхүү форумоос дэлхийн нийтэд өргөөж өгөхөц эдийн засгийн тодорхойгүй байдлыг намжаахад хувь нэмэр болохоос үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын ерөнхий сайд учрал бүгд найрамдагтад ард улсын Далиан хотноо болж байгаа зуны даваас чуулга уулзалтад оролцох үеэр бүгд найрамдах Солонгос улсын ерөнхий сайд Ким Мин Соктой уулзлаа. Ерөнхий сайд нар Монгол Солонгосын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн бүхэл салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглээд энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо. Өнгөрсөн онд Сөүл хотноо болсон чухал ашигт малтмал ба уулуурхаан хөрөнгө оруулалт сэдвт Монгол Солонгосын хамтарсан форумын үеэр талууд уулзаж байснаа дурсаж, тэр үед тохиролцож байсан чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лаборатори нээгдсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлээд ховор металлын салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах 5 дахь шатны хэлэлцээ энэ 6 дугаар сард Улаанбаатар хотноо болсныг талууд сайшааж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллагаар боллоо. Ерөнхий сайд учрал эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлөлт бодлогын хүрээнд хувийн хөвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцлоод банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг зорж байгаа гэсэн юм а. Тухайлбал, улсын хуралд өргөн мэдүүлсэн бизнесийн эрх чөлөөний хуулиар гадны банк үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Какао банкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийллээ. Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд эхлүүлсэн ч зогсонх байдалд орсон 10 аймгийн төвийн Дулааны станц барих төсөлд яаралтай шийдэл олохоор тогтсон байна. Мөн түнчлэн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дүгнэж бүгд найрамдах Солонгос улсын ангаах ухааны хөгжил дэвшлээс нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн дэвшилтэд технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Монгол Солонгосын иргэд харилцан зорчих нь эрчимтэй нэмэгдэж байгааг хоёр тал онцлон тэмдэглээд цаашид иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцов. Талууд нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллагаа илэрхийлсэн юм а. Харин дараа нь Монгол улсын ерөнхий сайд учрал бүгд найрамдах Казахстан улсын ерөнхий сайд Олжас Бектеновтой уулзсан байна. Энэ үеэр хоёр улсын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцлоо.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх худалдааны эргэлтийг 500 сая Америк долларт хүргэх зорилтын хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны төр хилэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт энэхүү уулзалтын үеэр санал нэгдлээ. Түүнчлэн Тээвэр логистикийн саад тодгорыг бууруулах нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шин түвшинд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж Монгол, Казахстаныг холбосон хамгийн дүт тээврийн шинэ коридорыг бий болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх энэ хүрээнд засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулж хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Ерөнхий сайд Учрал Монгол улсаас махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран идэл, арьс шир, Казахстан улсаас Монгол улсад жимсгэн, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг дурдж, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүллээ. Талууд Монгол улсын ерөнхийлөгчийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулуурхай, газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулсныг сайшааж, цаашид тус салбарт Монгол, Казахстаны аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд харилцаа холбоо тогтооход хоёр улсын засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр ерөнхий сайд цахим шилжилт, хиймэл оюун ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцож, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр танд хүрэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.